Сайн бацхан уу Сувдар анцанд орж подкаст тарих зүрхний уялдаа хэмээх сэдвээр үргэлжилж байна. Орчин үеийн шинжлэх ухаан хүний биеийг бүрэн судалж дуусаагүй байгаа ч доктор Joe Dispenza багшаас эхлүүлээд барууны энэ шинжлэх ухааны эрдэмтэд хүний потенциал, хүчин чадал, бие махбодын талаарх судалгааг өөр өөрийн салбарт идэвхтэй хийсээр байгаа лээ. Энэ удаа доктор Joe багштай хамтарч маш олон судалгаа хийсэн. Тэгээс өөртөө сүүлийн 30 гаруй жил хүний зүрхний талаар судалгаа хийж буй Америкийн зүрхний математик судлалын институтийн судалгааны талаар тэдний олж нээснээр зүрх хэрхэн ажилдаг, тархитай ямар холбоотой ажилдаг гэх талаар ойлголтуудыг та бүхэндээ хүргэхээр энэ подкастыг хийж байна. За энэ подкаст бол маш чухал, маш том юм сэдвээр хийгдэж байгаа. Тэгээ трама гэж яриад идэг бүх хүмүүс энэ подкастыг сонсвол зохилтой. За тэгээд энэ зүрхний математик судлалын институтийн судалгаан дээр үндэслээд мөн энэ надад ингээд далд ухамсараас маань энэ холболтоор орж ирдэг мэдээллийг бодит амьдрал дээр жишээ олгож буулгаад тэгээд бие дээр илүү ойлгомжтой байдлаар ингээд тайлбарлаад явнаа. Ингээд тарих зүрхний талаар мэдэж авцгаая. За бид өнөө хүртэл тарих хүний бүх амьдралыг удирдах, бүх шийдвэрийг гаргаж хүний биеийг ч бас ингээд тарих бүрэн удирдах юм шиг ойлгож ирсэн. Гэтэл энэ бол бүрэн үнэн биш байх нэ. Тархины математик судлалын хүрээлэнгийн судалгаанаас харахад хүний тарих зүрх хоёр хоорондоо 4 төрлөөр мэдээлэл дамжуулж хоорондоо холбогддог гэж байгаа. Энэ нь мэдрэлийн сувгаар буюу мэдрэлийн холболтуудаар хоорондоо мэдээлэл дамжуулна. Дээрээс нь нэмээд биохимийн буюу даавар гормоны замаар мэдээлэл дамжуулна. 3 дугаарт нь биофизик буюу энэ даралт механик үйлчлэлээр хоорондоо пульс гэж ярьдаг тийм. Энэ пульс буюу даралт шахалтаар хоорондоо мэдээлэл дамжуулна. 4 дугаарт нь энергийн тусламжтайгаар буюу цахилгаан соронзон энэ талбар түүний энэ хэлбэлцэлт автомж долгионоор мэдээлэл дамжуулдаг гэж байна. Тэгээ энэ 4 аргаар зүрхнээс тарих руу, тархинаас зүрх рүү ингээ 2 замаар бие биендээ мэдээлэл дамжуулдаг. Энэ 2 замынх нь мэдээлэл дамжуулах цар хүрээ гэх юм уу да. Бид нар бодохдоо бол ингээд зүрхийг тарих удирддаг гэж боддог. Гэтэл зүрхнээс тарих руу мэдээлэл дамжих нь давмгай байдаг бөгөөд доктор Joe Dispenza багш зүрхнээс тарих руу 90%, тархинаас зүрх рүү 10% мэдээлэл дамждаг гэж ярьдаг байгаа. Тэгээ энэ болоогүй те тарих нэг өөрийн гэсэн юм маш олон тооны хангалттай олон тооны мэдрэлийн эсүүдтэй буюу мэдрэлийн эсүүд нь хоорондоо мэдээлж холбогдож мэдээлэл дамжуулж боддог буюу зүрх өөрийн гэсэн жижиг тарихтай гэж байгаа. Тэгээд зүрх нь энэ өөрийн тарихаар альва асуудлыг хүлээж авч ойлгож, баярлаж, гуниглж, өвдөж шаналдаг гэж байгаа байхгүй. Зүгээр ингээд тарихтай байгаа зогсохгүй энэ зүрхний зүрхэн доторх тарих нь мөн өөрийн богино болон урт хугацааны ой санамжтай байдаг. Тэгэхээр орчин тойрны зүрх өөрийнхөө хүлээж аваад өөрийнхөө ойлгоод ой санамжиндаа хадгалаад түүгээрээ альва зүйлийг хүлээж авдаг гэж байна. Сануулж хэлэхэдтэй ингээд зүрхнээс тарих руу мэдээлэл дамжуулах нь давмгай гэсэн шүү дээ 90% та гэсэн. Тэгээд тийм учраас биднийг удирдах байдаг зүйл нь үнэндээ тарих биш, зүрх нь илүү давмгайтай удирдах гэсэн. Энэ хүний автомат мэдрэлийн тогтолцоо нь хүний биед явагдах химийн, биологийн урвалыг өдөөж, дохиж, түүн дохио сигнал илгээж түүнийг удирдах ч гэсэн тархины өөрийнх нь үйл ажиллагаанд зүрх нь өөрөө ихээхэн мэдээлэл илгээж зүрхнээс тархинд маш их нөлөөлөл үзүүлдэг гэсэн үг байхгүй юу? Тэгээд тархийг бас зүрх маш ингээд том хэмжээгээр удирддаг гэсэн. Тэгээд үүнээс гадна зүрх нь тархинаас ирж буй мэдээллийг 10% та ирж байгаа мэдээллийг зүрх нь хүлээж аваад за тархин юм хэлж гэн түүний үгийг хүлээж авах уу яах уу гэдгээ өөрөө шийддэг гэж байгаа. Зүрх өөрийнхөө тархиар тархинаас ирж байгаа мэдээллийг хүлээж аваад өөрөө хариу үйлдэл үзүүлэхээ шийддэг гэж байгаа байхгүй. За үүнийг их энгийнээр хэлэх юм бол бидэнд маш ойрхоноор бидний амьдралд ингээд буулгаж ирэх юм бол бид ингээ үнэхээр сэтгэл санаа хүнд хэцүү байж хаад ямар ч мундаг лаг хүн гарч ирээд битгий инээ жарга март уучил энтер гэд ямар ч лаг юм ярьсан бай бид үүнийг яг тэр дорн шууд хийж чаддгүй. Эсвэргээрээ хүн ингээ зүг зүгээр байж хат налий чи уйл атах гэл ингээл хилэнгут тархин за уйлээ гэж бодонгот шууд хүний нүлмэс гойждгүүтэй адилхан хүний зүрх тархинаас ирж байгаа энэ мэдээллийг хүлээж авах юм уу гүм үү гэдгээ өөрөө бие дагаа шийддэг.
За тэгэхээр юун дээр үндэслээд ингэж биетэйгээ шийдээд идэв гэдгийг яриа. Бол манай подкастын хамгийн чухал хэсэг буюу өнөөдрийн ярих гэж байгаа гол сэдв. За тэгэхээр ингээд бидэнд гинтийн цочир үйл явдал тохиолдлоо, таагүй харилцаа үүсгэлээ, одоо травмд буюу таагүй нөхцөл байдал үүслэе гэж бодъё. Тэнгуут зүрх энэ асуудлыг өөрийнхөө харж ойлгоод өөрийнхөө нөгөө жижигхэн тархинд байгаа санамжинд хадгалцдаг. Тэгээд энэ таагүй, итгэлгүй, зовсон байрсан, эргэлзсэн, шархалсан энэ зүрхний ой санамж нь ингээ гүн бат үүнийг хадгалж аваад үүнээс цааш өөрт тохиолдож байгаа бүх асуудлыг, хүмүүсийг, эсвэл нөхцөл байдлыг байгаагаар нь биш, харин бид ямар ой санамжтай, бид ямар харах өнцгтэй байгаагаас шалтгаалаад зүрх өөрийнхоороо асуудлыг, нөхцөл байдлыг харж эхэлдэг гэсэн үг. За жишээгээр тайлбарлая те. Эрэгтэй хүнээс болоод маш их зовсон, шархалсан ийм зүрхтэй эмэгтэй байлаа гэж бодъё. Тэгтэл ингээд нэг залуу гинт гарч ирээд түүнд ингээд чин сэтгэлээсээ сайхнаар хандаад эхлэх үед тэр эмэгтэй шууд өө ямар гоё юм бэ, хайр байна гэж ингэж баярлаж хүлээж авахын оронд яадаг вэ гэхээр энэ яах гээд байна? За энэ худлаадаа ч юм уу те. Ингээд сүргээр хүлээж аваад идэг гэсэн үг. Ингэж хүлээж авах нь илүү их байдаг. Яагаад тэгэхээр зүрх нь шархалчихсан, зүрхэн тэр ой санамжийг хадгалаад авцсан, зүрхний ийм basic emotion буюу ийм суур сэтгэл хөдлөл нь өөрөө үл итгэл, эргэлзээ, гомдол, буруутгал гэсэн ийм байгаа үед гаднаас гоё мэдээлэл орж ирэхэд хүн шууд эхлээд тэр basic emotion буюу ийм суур мэдрэмжээрээ бүх асуудлыг хүлээж авдаг гэж байгаа байхгүй. Энэ судалгаан дээр бүр ингээд тав татвар бичсэн байна. Тэгэхээр хүний зүрхийг эдгэхээс нааш буюу одоо энэ basic-ийн суур энэ онцгой таагүй сүрэг байгаа энэ мэдрэмжийг нь ой санамжийг нь өөрчлөхөөс нааш зүрх альва асуудлыг сайхнаар хүлээж авдаггүй буюу ямар ч гоё газар орсон хүн яаж сайхан харьцсан хүн итгэж сайн сайхнаар хүлээж авахын оронд дандаа эргэлзэж үл итгэж хардаж сэрдэж айж түгшиж ингэж хүлээж авдаг гэсэн үг. Тэгэхээр энэ зүрхэнд үүссэн байгаа энэ шархыг эдгэх буюу одоо энэ зөвхөн толгоонд байгаа тархитай бус те энэ зүрхэнд байгаа тархитай ажиллаж ээж хүн сая амар амгалан аз жаргалтай бүрэн дүүрэн хайр дур амьдарч чаддаг гэж энэ судалгаан дээр бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр манай энэ тархиа өөрчил төв гэдэг нь те зөвхөн толгоон дахь тархитай бус бас энэ зүрхэн дэх тархитай ажилланаа. Хэрхэн ажилтгийг гэхээр одоо бид нар сүүлийн 2 жилийн турш доктор Joe Dispenza багш болон зүрхний математик судлалын хүрээлэнгийн олон 10 жилийн судалгаанууд дээр үндэслээд маш шинжлэх ухаанчаар хүнтэй ажиллаж тархи зүрхний уялдаа гэдэг зүйлийг үүсгэж тархи зүрх хоёрыг хооронд нь учрыг олуулж холбож хүний зүрхийг эдгээж хүний жинхэнэ мөн чанар болохын бүтээгч хувилгаан чанарыг сэрээж түүнд суралцуулах юм зорилготой. Бид нэр өвгдөө эцтэйгээ холбогдсон чаналын хийх гэж яриад байдаг шүү дээ. Чаналын хийх гэдэг чинь яг үүндээ юу юм гэхээр хүний тархи зүрхтэйгээ холбогдож нэгэн долгион дээр нэгэн давтамжин дээр ажиллахыг хэлээд байгаа гэсэн үг. Мөн манай сургалтын суусан хүмүүс бүгд мэдэнтэй би нэг үгийг маш их хэлдэг. Хүн бусад ингээд бүх хүний хуурсан ч бай. Хорвоо ертөнцөөр тэр чигээр нь хуураад, улс орноор нь тэр чигээр нь хуураад ингээд бүлэг хүмүүсийг тэр чигээр нь хуурсан байсан ч гэсэн хүн ганцхан зүйлийг хуурч чаддгүй, өөрийгөө хуурч чаддгүй гэж хэлдэг. Тэгэхээр бидний хуурч чадахгүй байгаа юм чинь зүрх байхгүй юу? Хичнээн гаднаа ингээд сайхан байгаа дүрсгчээсэн ч гэсэн дотроо зовж байгаа л зовж байгаа. Гаднаа харагдуулахгүй бүгдийг нууж болсон ч гэсэн бидний дотор байгаа энэ таагүй мэдрэмж, зовлон шанал хаашаа ч алга болдоггүй буюу бид бүх хүнийг хуурсан ч өөрийнхөө зүрхийг л хуурч чаддгүй гэж байгаа. Энэ нөгөө нэг хувилгаан чанар гэдэг нь юу хэлээд байгаа юм гэхээр нэг ингээл цагаан увц өмсөөл гэгээрэл цагаараа л ингээл шашин шүтлэг мөтлөг энтертэй огт хамаагүй зүйл гэсэн үг байхгүй юу? Энэ бол ямар ч зовлон үүссэн, ямар ч уналтанд орсон, ямар ч бэрхшээлтэй учирсан, ямар ч өнгөрсөн таагүй туулал туршлагатай хүн байсан, ямар ч орчин нөхцөлд байсан хүн байсан. Манай төв дээр хурж ирээд үнэхээр хичээгээ суралцаад чадвал хинч болж хуурч амьдралаа ямар ч болгож өөрчилж сурах тухай аахгүй энэ хувилгаан чанар гэдэг бол манайх бол ингээд хүн засал хийдэг ч юм уу эсвэл амьдралынх нь асуудлыг ингээ өмнөр нь ороод янзлаад засаад төр зүр шийдээд аргалж өгдөг гэж тийм газар биш. Харин энэ онлыг нь утга учирыг нь шинжлэх ухаанчаар тайлбарлаж өгөөд тэгээ яг юуг хийх гээд байгаа, яаж хийх гээд байгаа гэдэг аргыг нь зааж өгөөд тэгээд өөрөөр нь өөрлөн өнгөлгөөд өөртөө нь холбоод
өөрийнх нь жинхэнэ хүчийг өөрөөр нь нээлгэх замаар амьдралыг нь өөрчилдөг ийм орчин үеийн шинжлэх ухаанч тархины дасгалжуулалтын төв. Тархиа өөрчил гэдэг нэртэй төв. За тэгэхээр энэ дээрээсээ ингээд манай сонсогчд маань бид нарыг юу ийдгийг, доктор Жо Диспенза багш юу ийдгийг, ямар хуу арга барилаар ажилладаг гэдэг талаар ерөөхдөө юм ойлголт авсан байхаа гэж бодож байна. Тэгээд сая ингээд би өөрөө энэ доктор Жо Диспенза багшийн нэрийн өмнөөс хичээл заадаг, багшийг бэлддэг ийм багшийн сургалтанд суугаад ирсэн. Тэгээд энэ сургалтанд суухдаа энэ талаар илүү гүнзгий ойлголттой болоод хурж ирээд энэ 8 сарын танхимын ангийнхантай бол үнэхээр тулж ажиллаж байна. Үр дүн ч гэсэн гайхалтай байна. Урд өмнө хизээж гаргаж байгаагүй сайхан үр дүн манайхан гаргаж байна. Угаасаа л манайхан гайхалтай үр дүн гаргадаг байсан. Тэгтээ юг яагаад гэдгээ өөрөө илүү тодорхой мэдээд тагцсан надад хүнтэй ажиллаж амар болж байна. Үр дүн ч илүү гарч байна. За нэг иймэрхүү байгаад байна. За тэгээд подкастынхаа эцэс дашрам дуртахад те манай 25 оны 9 сарын сургалтын бүртгэлүүд эхэлсэн байгаа. Сар болгон манай онлайн анги шинээр нэгддэг. За тэгээд танхимын анги бас тухайн сарда ямар байхаа хуваар нь гараа авдаг. 25 оны 9 сард болохоор өглөө оройн ангитай 25 оны 9 сарын 8-наас хичээл эхэлнэ. Тэгээд төлбөрийн хувьд 300,000 төгрөг гэдэг. Та бүхэн манай сургалтыг сонирхож байвал энэ Сувдаар эндсэн дурч подкаст дээрх бусад бичлэгүүдийг үзээрэй. За тэгээд сургалтанд нь бүртгүүлийг сонирхох юм бол App Store болон Play Store руу орж байгаа тархиа өөрчилгээд кириллээр хайгаар ер нь бол латинаар хайсан ч манай аппликейшн гарч ирнэ. Тэгээд энэ аппликейшнаа суулгаад бүртгүүлж агаад сургалтандаа нэг бол банкныхаа апаар төлбөрөө төлөөд эсвэл Store Pay-ээр хувааж төлөх нөхцөлтөөр энэ тархиа өөрчлөлт сургалтандаа бүртгүүлээрэй. За тэгээд энэ апп татах холбоосыг энэ подкастны доор оруулчин. Тэгээд бүгдөө дараагийнхаа подкастаар уулзтлаа баяртай. Хүн бүхний тарих болон зүрхэнд амар амгалан аз жаргалыг хүсье. Та бүхэндээ эрүүл их сэтгэлийн амар амгалан хүсье баяртай.